Өнөө хүүхдүүдээ багш нь өнөөдөр 5 дугаар ангийн план зураг, аяллаа маршрут, газрын зурагтай ажиллах хичээл орох нэ. За энэ хичээлийн суурь 1-4 тавигдсан байдаг. За өмнөх ангид үзсэн чадваруудаас сэргээн санаж ярилцъя. За 1-р ангид наан цаан дээр доор өндөр өмнө хойно баруун зүүн өндөр нам том жижиг олон цөөн гэсэн чадвар суралцсан байна. 2-р ангид байршил хөдөлгөөн таних, хүснэгтийн нүдэнд байгаа юмсыг байршил зүг чигийг тодорхойлох чадвар суралцсан байна. 3-р ангид тэгш хэмтэй дүрс, тэгш хэмийн тэмдэглэг, юмсын байршил хөдөлгөөн зүг чигийг тодорхойлж, байршлыг шилжүүлж нэрлэх чадвар суралцсан байна. 4-р ангид байршил ба хөдөлгөөн, байршил хөдөлгөөний эргүүлэлт, план зураг зурах, бодит хэмжээ болох маршрут гэсэн чадварууд суралцсан байна. За одоо 5-р ангид план зураг зурах, унших, аяллалын маршрут тэмдэглэх, тодорхой масштабаар зурах ба унших, газрын зураг хэрэглэн урт талбай хэмжээг тодорхойлох гэсэн чадвар суралцах нэ. За багш нь өмнө ангиудын мэдлэгийг сэргээн санахын тулд зөв харгалзуулах дасгал ажиллуулъя. Тэмдрээ нэгээд бичээрэй. За их бичлэгээр үүсэхгүй бол зогсоож байгаа бичэн шүү. Масштаб, план зураг, маршрут. За зургуудаа зурья хартна. За зөв харгалзуулах гэсэн учраас масштаб нь аль вэ гэд холбох нь шүү. Хэсэг хугацаа өгье зураараа өгтөдөө. За зурсан бол багшийн хариултад тулгая. Зөв байна уу? За сайн байна. За цааш нь явъя. За сур хүчгийн 128 дугаар хуудсыг гаргая. Дараах зэрэг ажиглаарай. Улаанбаатараас Хустай нуруу хүртэл хэдэн километр вэ гэж асууж байна тийм ээ? За тэгвэл энэ зураг маань юуг илэрхийлж байна вэ? Улаанбаатараас Хустай нуруу хүртэл аяллаа маршрутыг энэ зургаар илэрхийлж үзүүлсэн байна. За энэ зургийг ашиглаж агаад бүгдээрээ Улаанбаатар Хустай нуурын юу болох вэ? Маршрутын уртыг олох нь. За харъя гэж та. Зураг ажиглаарай. 82 км, 13 км. За тэгвэл энэ Улаанбаатараас Хустай нуруу хүртэл замаа олохын тулд яах вэ хөхтөдөө мэдээж километрүүдээ нэмэх юм байна. За хариу зөв. 95 км. Урттай ах нэ. За цааш нь. Энэ явны зураг илээ хөхтөд ажиглая. Зүйтэй Монголын газрын зураг байна шүү тийм ээ. За тэгвэл газрын зургийн масштабыг бүгдээр яаж олох вэ гэдэг бодъё. За тэгвэл газрын зураг дээрх 1 см нь бодит хэмжээ хэдэн километртэй тэнцүү ах нь? Бодит хэмжээ нь 50 км-тэй тэнцүү ах тийм ээ. За тэгвэл 50 км хэдэн сантиметртэй тэнцүү гэсэн үг үү? Оо зүйтэй энэ тийм ээ. Бичиж аваарай. 50 км 5 сая сантиметртэй тэнцүү. Мэдээж тэгвэл одоо масштаб нь хэд гэсэн үг вэ? Харъя. За зөв хөгтөдөө. Зургийн масштабтай харин тэнцэж байна уу тийм. Хоёулаа адилхан байна тийм ээ. За цааш нь. Хуудас 29. 129. Улаанбаатараас Төв аймгийн 100 мод хот хүртэлх зам 43 км бол ийм масштабтай газрын зурагт хэдэн сантиметрээр зурах вэ гэсэн байна. За бичлэлт зураглая. Масштаб нь мэдэгдэж байгаа, бодит хэмжээ мэдэгдэж байгаа. За хэдэн сантиметрээр зурсан хэмжээг олох нь тийм үү? За зургийг 1 см нь 1 сая сантиметртэй тэнцүү гэсэн үг тийм ээ. За тэгвэл 1 сая сантиметр маань 10 км-тэй тэнцүү гэсэн. Өөрөөр хэлэх юм бол зургийн 1 см нь бодит хэмжээ 10 км-тэй тэнцүү гэсэн. 1/43 км-ийн 10 км-тэй тэнцүү гэсэн байхгүй. Тэгвэл 43 км-ийг газрын зураг дээр хэдэн сантиметрээр зурсныг олох юм бол яах вэ? 43-ыг 10-даа хувааж олно. Мэдээж 4.3 см гарч байгаа. Тэгвэл би бодлогын хариуг бүгдээрээ бүтэн үйлдвэрээр хариулъя. За 43 км замыг 4.3 см шугамаар
газрын зурагт зурсан байна. За хариун таарч нөхдөдөө. Хэрвээ би дааж бодъё гэж байгаа бол бичлэгээ зогсоож жагаад өөрөө би дааж бодоод багшийн хариултаа тулгаад сараа хөхдөдөө. Амжилт. За цааш нь 650-д асуулыг ажиллая. Дугуй дүрсийг дараах харьцаагаар хувааж болох уу? Болно гэвэл зураад болно болохгүйгээ бичих нь шүү, тийм ээ. За А-д нь 1-ийг харьцан 2, Б-д нь 2-ыг харьцан 4, В-д нь 5-ыг харьцан 3, Г-д нь 3-ыг харьцан 7. За бид нэр өмнөх хичээлүүд харьцаа пропорц оржсэн тийм ээ. Тэгвэл энэ харьцаагаа бид нэр энгийн боторхой болгох юм байна, тийм үү? За энгийн боторхой болгоход яах вэ? За ингээд ямар ч гэсэн зураг дээр харьцуулъя. Мэдээж 1-ийг харьцан 2 чинь 2-ны 1 гэсэн үг тийм ээ. Тэгэхээр дугуйг хэд хуваасны эдийг бодож байна уу? 2 хуваасны 1-ийг бодсон байна. Тэгвэл энэ болох уу болохгүй юу? Өөдтэй болно шүү дээ тийм ээ. Тэгвэл мэдээж 2-ыг харьцан 4 бол болно. Яагаад вэ? 6 зуръя. Гүйцэхгүй аваад 6 зураад бицгээ засааж зураарай. За багш нь 6 зурлаа. Энэ зөв үү? 4 хуваасны 2-ыг бодсон байна. Тэгвэл энгийн боторхоор илэрхийлэхээр 4-ний 2 гэсэн үг тийм ээ. За тэгвэл 5-ыг харьцан 3 маань болохгүй. Яагаад? Энгийн боторхой болохоор 3-ны 5 болж байгаа. Энэ бол засагдах боторхой. Тэгвэл засагдах боторхой дээрээ холбоо боторхой болгоно тийм ээ. 1 бүхэл 3-ны 2 болж байгаа. Тэгвэл 1 бүхэл 3-ны 2 гэдэг нь маань 1 бүтэн дугуй аваад дараагийн 20 дахь дугуйгаа 3 хуваасны 2-ыг бодох гээд байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ бодлого дээр ингэсэн байна. Дугуй дүрсийг дараах харьцаа гэхээр чинь дугуй дүрсийг гэж байгаа юм бол би бодохдоо нэг дугуй дээр энэ харьцааг турших байсан байна тийм үү. Тэгвэл 2 дугуй бол хэрэглэхгүй гэсэн. Бодож байна хүмүүс дээ. Тэгэхээр энэ бол болохгүй. Дараагийнх нь болно. Яагаад? Дугуй дүрсээ хэд байх вэ? 7 хуваасны 3 байна. 7 хуваасны 3-ыг буднаа л гэсэн. Будсан нь 3. За хариу таарч нөхдөд ээ. За цааш нь 652 дахь бодлогыг уншия. 2 ажилчин өгсөн ажлыг гүйцэтгээд ажлыг өссөө 2-ыг харьцан 3 харьцаатай хувааж авчээ. За 6 зураарай. За бодолтой. Эхний А-т нь хэрв нэг ажилчны ажлыг өгөгдсөн бол 2 дахь ажилчин хэдэн төгрөг авах уу гэж байна. Нэгдүгээр ажилчин мэдгэж байгаа 2 дахь ажилчин болох нь шүү дээ тийм ээ. За саяхан тэр дээдлээ 2 харьцан 3-ыг харьцаагаа ашиглаж бодсон шүү дээ. Тэгвэл нөгөө нэгдүгээр ажилчны 20,000 төгрөгийг 2 даваад 3 дахь үржүүлэхээр 2 дахь ажилчны төгрөг гарч ирж байгаа. За тулгаад яваад байгаа. Бид яг энэ аргаараа дараагийн бодлого авъя. Багш нь хэсэг хугацаа өгье. 1-р ажилчин 60,000 бол 2-р ажилчин эдвэ. За хамгүй адил 60,000-аа 2 даваад 3 дахь үржүүлнэ. Хэд авах нь? 90,000 төгрөг авах. За ингэхэд мэдчлэн бодох нь байна. За Б дахь зураг. Эсвэргээрээ хэрв 2 дахь ажилчин ажлыг өгөгдсөн бол 1-р ажилчны хэдэн төгрөг авах уу гэсэн байна. Хэдэн төгрөг авах. Тэгвэл 2 дахь ажилчны авах төгрөгөөс 1-р ажилчин бага болох уу, их болох уу гэдэг бүдээр ажиглая. За мэдээж 150,000-ыг 3 даваад 2 дахь үржүүлнэ. Би 2-ыг харьцан 3-аар бодорой гэсэн тийм ээ. Тэгвэл нөгөө 2 дахь 1-р ажилчин бол угаасаа бага цалин авч байгаа. Авна тийм ээ угаа. Тэгэхээр 100,000 төгрөг цалин авна гэсэн. За дараагийнх нь яг энэ айдлаар 3 даваад 2 дахь үржүүлээд 80,000 4 сая. За ойлгохгүй бол дахиад бичлэгээ зогсоож байгаа. Эхнээс нь сонсоод бодорой хүмүүстээ. За дасгал 653. Аяллаа юу өгсөн бэ энэ зураг дээр? Маршрут өгсөн байна тийм ээ. За энэ маршрутыг ашиглаад асуултанд хариулж бодлого авъя. За А-д нь
Улаанбаатараас Чингис хаан хөшөө цогцлбор хүртэл маршрутын уртыг олгосон байна. Улаанбаатараас Чингис хаан цогцлбор хүртэл гэж байгаа шүү. За өмнөх бодлого дээр бид нар бүх километрийн хооронд нэмээд олсон тийм ээ. За та тэр аргаар боддог багш та хариу утгалгая. За өсөг хугацаа. Бодсноо. За хариугаа. Энэ зураг зөв үү? 40 дээр 17 нэмээд 4-ийг нэмэх юм байна. Зөв үү? Зөвтэй зөв. Улаанбаатараас Чингис хаан хөшөө цогцлбор хүртэл. Урт нь 61 км ахнэ. За би дэх асуулт нь Улаанбаатараас Төв аймгийн Эрдэнэ сум хүртэлх зайг олгосон байна. Улаанбаатараас Төв аймгийн Эрдэнэ сум хүртэл. За алаарагш та. За басна. За багш нь 6 зуръя. За хариу харъя. 76 км байх нэ. За дасгал 655. Зураг дээр А суурангаас CD суурин хүртэлх аяллаа юу өгсөн байна? Маршрут өгсөн байна тийм ээ. За. Тэгвэл А суурангаас В суурин дайран C ба D суурин хүртэл ялгаатай хэдэн маршрут явж байгааг энэ зураг гарч ирж байгаа сумаа хараарай, сумаа зүйлээрэй. Хэдийн янзаар. Зүйтэй 4 янзаар. За харъя. Нийт 4 маршрутаар явах боломжтой гэж шүү. За Б-г унших нь маршрут тус бүрийн уртыг олгосон байна. За нөгөө 4 маршрутынхаа замыг уртыг хооронд нэмээд явах нь шүү. За би дагаа бодор хэсэг хугацаа бий багшна. Маршрут тус бүрийн уртыг бол. За болсон хүмүүстээ болоог бол бичлэг засаж байгаа өөртөө бодно шүү. Тэ бичлэгийг эхлүүлээд хариу шалгаарай. За юм байна. Хариу тарж нүгтдээ. За одоо В. А суурангаас В суурин дайран C суурин хүрэх замын зураг олгосон байна. В суурин дайр гэж байгаа шүү. Дайраад C суурин хүрэх замын зураг олгож байгаа. 2 зам байгаа шүү дээ. Тийм ээ ийшээ хүрэх. За энэ зөв. Зөв байна. Нэг замынхаа зураг олно гэсэн. За хариугаа тулгсан бол цааш. Би даж бодоорой. Худас 130, худас 131-ийг бодно.